Жаклин хувьд бол тоглолт үнэхээр хөнгөтэй байна. Дайны жигтэйгээр өсөлтөөс тоглолт ихний зөв. Чухал олсны медалаас алгачлаа. За заслооны нөгөө талаар яваад холын зай шидэлтийг явуулсан Жаклин Кармен өндөр хамгаалагчийн эсрэг өөрөө олон зай шидэлтийг гүйцэтгсэн Жаклин Кармен хэсэгт өнөр зайгийн тэр давталгаа багт нь маш чухал байлаа. 7 оноо 5 онооны зөрүү өөр шүү дээ. Энэ үлрэлээс эхлэн өнгөрсөн үлрэл авраг авсан бүрэлдэхүүнд байсан. За энд Кармен залтнуудаас явуулсан да. Жаклин Кармен 3 ардын давталгаа. Кармен шийдэлт амжилттай болсон. За одоо харин нэг эсрэг тоглолт чил гэж энэ Робинсны өдөөс илүү их сайн 3-аа шийдсэн шийдэлт номчтой 26 хамгаалж байгаа. Тойрж гарч ирсэн Кармен 3 онооны довтлон амжилттай болсон. Ингээд 8 дахь самбар авч байж ингээд Кармен ямар нэгэн алдаа байхгүй солгоо довтлоод орсон. Кармен өөртөө зай гаргаад дундын зай шидэлтний Кармен Ставсан дундын зай шидэлтэн амжилттай болсон. алдаа салгасан довтлогоо намчтай боллоо. Жаклин Кармен төгссөн. Жаклин зүүндээ яваад орсон довтлогоо амжилттай нэмээд алдаас авсан. 2 эсрэг 3-аа гарч ирсэн өнөр заяа. Кармен 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Жаклин Кармен тоглолт нь хэдийгээр сайн болтгүй. Кармен дээр явсан. Урт насны өдөөс дээр 2 оноогоо авлаа. Алдаа гаргав. Алдааны асуудал. Ороогүй 2 алдаатай яваа Кармен ямар гоё дамжуул. Солонг. За одоо тэдэнд найдвартай оноо хэрэгтэй. Кармен 3-аас шийдэл. Жаклин зүүндээс садундаас явуулсан. Соццэг. Адамжууд Кармен дээрсэн самбардад явуулсан довтлон амжилттай. Сийж байна. Кармен дундын зай довтлон онцтой. Буцаад мөнгө таслагдсан Кармен ойрхон доолж байхгүй Кармен өөр зүүн дээрсэн довтлон онцтой болсон. Дараас Кармен суул голын зай шидэлтний Кармений дундын зай довтлон Тоглолтын 3 дугаар үеийн сүүлийн мөчд гэрэлмаа. Үеийг маш сайн дуусгасан. Тийм тэгчээр шунан дурлам амтыг зөвхөн KFC-гээс KFC ажиллаж байгаа. Кармен дундаас шидэлтэ оруулсан гэлэлцэж байна 13 оноо. 13 байсан зөрүү бүр тоглолтын хамгийн хол дээр ирлээ. Кармен дундаас соццэг байсан гэсэнгүү. Олонгийн өдөө шахаад явна гэдэг. Залт урууны өндөр. Өвөл бас сайтай тий. За харин Ядамжуул Жаклин Кармен дээр ирсэн холын зай шидэлтэн амжилттай болсон. Гişиг лалаа бөмбөг алдчихлаа. Кармен ийсэн буцаад хурдан довтлогоонд 2 эсрэг хоёулаа дундын зай довтлогоо онцтой болсон. Ардын асуулт асуулж нөгөө таваараа үргэлжлүүлсээр л биш үү? Солио хийгээгүй байна. Кармен 2 оноо гачлаа. Аргатад ямар сайхан боломж гараад ирвэ. Нөгөө талд нь Жаклин Кармен ингэж хийх бөмбөг таслаа шууд эзэмссэн гэж үзсэн. Кармен солгоо явсан 2 оноо. Кармен Намингоос заслааныг авах заслааны эсрэг рүү явсан. Солгоо тоглогч яг үндсэн довтлогоогоо. Кармен ерөнхийд нэг тийш шийдэж эхлүүлээ л хиймээ довтлогоо байлаа. За хаягаас арай болоогүй шүү гэдгийг. Сүүлийн 90 секундын хугацаа Кармен за одоо ч өөрөө шитгэхээс сонголт байсан. Улирлын дунд 29 оноо 4.3 дамжуулалт 1.7 бөмбөг таслалт. Хамгаалагч хүрсэн зөрүүд ямар тааруу дамжуулдаг Кармен. За заяг эсрэг нэг эсрэг довтлогоонд орсон. Анугаа авлаа. Тийм тоглогч. Энэ улирлч гэсэн самбар тэмцэж байгаа тэмцэл түүний довтлооны санаачлагууд гээл те. Өөр ийм хоёулгууд маш их байна. Тэгээ цаашаа харин цэцэг хулан хоёрыг Тунгалаг дахиад нэг илүү дамжуултыг өгсөн Жаклин Кармен самбар сайн мэдж байгаа. За дээрээс нь ардын тоглогчсон тэрийг мэдж байгаа учраас Цанцул хоёр алдаанаас олд орчлоо. Жаклин ямар гоё алхсан бэ? Жаклин цацралын эсрэг. За үндсэн зүүнтэлдээ яваад орсон довтлогоо. Жаклин Адайраад явсан хурдан байна. Алдаатай төгсгөл амжилттай. Нөр зөө хомжроод их гой сулсан да Кармен энэ удаа суул шийдсэн анхаарал өндөрд орно гэжээ. Сайн болж ирсэн би чи хамаагүй хурдтай гэдгээ чиглаад гарч ирлээ. Явах оноо халуун. За их л хайхрамжгүй дамжуулсан. Хүнд байдалд орохоор байсан. Жаклин Кармен зүүн довтлогоо онцтой болсон. Энэ үсэл
За дахиад Карман бөмбөгийг авсан 2 оноо найдвартай авч юу. Шгшөөгөн зурлалт нь өргөсөн бүрэлдэхүүнээс дуудаж ирсэн шүү дээ. Үүнийг бид нэр ихтэй юмхий хаалт амжилттай уулсан зөрөөд Урлагийн тавлагч сул гарцсан байсан гэхдээ Жаклин Карман өөрөө дуусангүй өнөр зай аврагш ордон тоглоход эхлүүлсэн. Жаклин Карман зүүндээ яваад орсон тоглоо. Найдвар. Зүүн дээрээ явсан үндсэн тоглоо амжилттай бол. Карман станы нэг өдлөөр явсан дундын зэн тоглох номертой болсон. Жаклин үндсэн зүүн оролт дундын зэн тоглох номертой болсон. Сайн эсвэл муу тоглолтыг үзүүлж байгаа гэж хэлээд байгаа ч гэсэн. За гайл хэцүү байлаас таг алдалгүй өглөө. Карман дундын зэн 2 тургуулаа хоёулыг нь алдчихлаа. Аргатад ямар сайхан боломж гараад ирвэ. Нөгөө талд нь Жаклин Карман ингэж Энийг хамгаалалтанд өгж байна. Ямар гоё дамжуултыг гаргаад өгсөн бэ? Номингийн хэд ойртол боломж байна. Суул Карман энийг хийлгүй яах вэ? чадсан. Буцаад саваад өгсөн мөн эзэндээ ирсэн. Тоглоо номертой болсон. Карман бэлж байна. За Жаклин Карман энэ тоглолтод оноо авч чадаагүй одоо ихэд дараагийн тоглолтыг үзүүлж байгаа. Тоглолт өрнөж байна да. Тунлаг. За Карман дамжуулсан. Карманы давтхан амжилттай болсон юм алдаа салгасан. Рэгэн брейк. өгсөн хамгаалалт маш сайн болсон. Карман нэг тоглогч сул байгаа. Өөрөө довтож байгаа бай. Үчлээ дээ ерөөсөө. За бодогдох өнөр заяа 20 оноо 6 самбар 5 ашигтай дамжуулал 50-аас дээш үеийн тоглолт 5 бөмбөг таслах байрал дээр тоглож байгаа юм тоглогч. За солгоохрын тоглохоо оновчтой. Дээр гарсаа слаа тавьсан. Жаклин холын цааш идэлтэй гүйцэтгэж байгаа юм байна. Шилтэн амжилттай болсон юм байна. Жаклин акандагтай тоглох амжилт. Тэгээ дээрээс нэмээд бүр алдаа нэхэд байгаа штэ. Карман 3-аас шидэлт оновчтой болсон. Бөмбөг таслагдсан. Урдан тоглоход өнөр заяа шалгаж өгсөн амжилт. Карман давталгаа амжилттай болсон юм байна. Дадрам зайлж гаргаж өглөө дөө. Карман 17 шот дунд зай шидэлт амжилттай. Одоо 2 тулмж. Карман давталт тайлбар хомоод орсон. Гоё Төгсөөнүүдаа тунгалаг авсан хурдан давталгаа Жаклин Карман за ингээ гараад ирчихвч. Бага за багийн гол тоглогчдын сод цэцэг өнөөдрийн тоглолтод болсон. Их хэцүү нөхцөл байдлаас шийдчихлээ. Жей Карман Стейшн төрсэн 3 тоглогч байгаа. Карман алдаатай давталгаа оновчтой. Джефферс идэхийн аргуу бас байлаа. Хэцүү байдлаас. За Карман тоглолтыг хийгээд хойно үлдээлээ. Карман эвгүй байдлаас бөмбөгийг төгөлөгээд авсан хэрэгтэй. Зайн гаргаж байгаа л. Одоо Карман ахаад 10 нараа тоглож чадна гэдгийг харуулсан. За тэгээд тоглолт шууд үргэлжилж байгаа юм байна. Карман контакт авахаар өндөр боломжтой уг нь байлаа. Карман гоё довтлогоо байна. Жаргалоор их гоё яваад орсон. Авч чадсангүй баярхуугийн өмнө дамжуултыг хүлээж авч чадсангүй. Карман ямар гоё мэдрэмжтэй хамгаалалт вэ? Будагтаа тогтохоор шийдсэн. Өнөр заяа. Холын зай шидэлт оновчтой. Карман тунгалаг дээр хангалттай зай үүсцэн да тунгалаг сул шийдсэн шийдэл цагаар байна. дахиад өрөөд орсон. За юмудаа баруунаараа төгсгөөд алдаатай дуусаад багшлах Бол огтхон байхгүй. Жаклин хомж ороод их гоё дамжуултыг үлдээсэн. Сод цэцгээр Өндөр боломжтой уг нь байлаа. Карман гоё довтлогоо байна. За Жуултан. Штамгаад орсон ч гэсэн багт нь үлдсэн 3 онооны шийдэлтний амжилттай. Карман. За тэгээд жоо доотхон оноотой нэг шийдэлтийг Винсент засчимыг тоглож эхэлсэн гэдэг. Өнөөдөр ерөнхийдөө бүрэн бүрэлдэхүүнээр тоглох боломжтой тоглогчийн тоглолтыг маш сайн судлаад эхний 4 тоглолтоос нь аваад яаж тоглолтгүй хэрэг Сод цэцэг зай байсан ч тоглох болдог шийдсэн. Жаклин дундын зай шийдэлтэй.